Энэ бол манай нэмийн гол дүр Нацуки Субару. Тэр дэлгүүрээс гарч ирээд нүдэн авч хооронд өөр ертөнцөд ирсэн байлаа. Олон янзын чулуун барилга, хүн болон амьтдын хамтран амьдардаг ертөнц. Тэрээр өөргөө сонгогдсон нэг нь ямар нэг супер хүч чадалтай болсон байх гэж боддог. Гэтэл ямар ч хүч байсангүй. Энэ ертөнцийн хүмүүстэй ойлголцож ярьдаг ч тэрэнд мөнгө өгч байхгүй шүү дээ. Мөнгөгүй гуйлгч нараад дулан хөөгддөг. Субару 3 дэрэмжинтэй тарж одоо л яг супер хүчээ гаргах цаг гэж бодон зодтолдог. Харин юу болсон гэж? Гэвч түүний хинэгэн аварлаа. Нэгэн цагаан үстэй гоёмсог дашинцтай өсгөө түнслэв. Намайг Сателла гэдэг гэж бүсгүй өөрийгөө танилцууллаа. Мөн түүний туслах сүнсэн муур Пак. Харалтаа ямар игдүүтэй байгааг нь Сателла гэж өөрийгөө нэрлсэн тэр бүсгүй хулгайд алдсан эд зүйлээ олох гэж явж байгаагаа Субару дэллээ. Субару ч гэсэн өөрийг нь аварсан талархаж туслахаар шийдэв. Манай хоёр хулгайд алдсан зүйлээ хайж байхдаа хүүхдийн уйлах чимээг сонслоо. Уйлж буй хүүхдээр очиход төрсөн бололтой ээжийг нь олж өгөхийн тулд хүүхдийг дагуулan явлаа. Төд удалгүй ээжтэй ч таарлаа. Эмилиа түнд хагас ээлж бидгээ санаа зовон хэлнэ. Гэвч Субару айсангүй. Тэгээд л юм хөөрхөн байх нэ гэж бодлоо. Тэрээр энэ ертөнцийг огтхонч мэдэхгүй шүү дээ. Субару өөр ертөнцөөс ирснийг ч хинж мэдэхгүй. Субару түүнийг дагуулan хөөгддөг худалдаачин дээр очдог. Би танад мөнгөтэй хүн дагуулж ирлээ гэхэд Эмилиат ч мөнгө байхгүй гинэ. Манай хоёрыг хөөгдөж байх. Яг энэ хоёрыг тусалсан ээж хоёр гарч ирээд худалдаачны хүүхдийг олж гисэн гэдгийг мэдлээ. Худалдаач нь баярлан сэтгэлээ илэрхийлэн алдсан зүйлийг нь авсан хүний байга газрыг зааж өгдөг. Нар жаргаж Субару Эмили хоёр ядуусын хороол руу явлаа. Яг энэ хоёр манай сүнсэн мурпа хитрхи их маана зарцуулсан болохоор амрах ёстой байдгийн гинэ. Хамгийн ихдээ 5-6 цаг ил гарч болдго юм байна. Пак муур амрахаас өмнө Эмилиад намайг байхгүй долгоомжтой байхыг цагтдаг. Манай Субару яг энэ үеэр Эмилиад оруулчих уу яв. Манай хоёр цааш явж явах үедээ замд тарсан нэг ирээс Филдингер хаанаагааг асуудаг. Филд гэдэг нь манай Эмилигийн тэмдгийг хулгайлсан хүн шүү за. Тэгээ манай хоёр цаашаа явж Филдингерийг олж очдөг. Үүдэнд нь ирээс Субару Эмилиаг хитрхи аюултай болохоор гадаа хүлээгээд байж бай. Би орчход ирэх хэмээн өөрөө айж байсан хэдий ч ганцаараа орохоор болдог. Дотор ороод иргэн тойрны ажиглаа дэвж утал цусан дээр гიშгэж лавшруулаад тартал тасалсан гар мөн цаана том биетэй үхсэн ир байлаа. Маш ихээр айц сандарч байх үеэр араас нь хурдтай нэгэн зүйл ирж явахыг Субару мэдрэх үеэр тэр зүйл Субаруг зөвхөн унгаалаа. Субару айж юу болоод байгааг мэдэхгүй босго гэтэл түүний эзнээс маш их цус гарч байхыг мэдэрлээ. Тэр Эмилиа санаа зовн битгий орж ирээрээ гэж хэлэх гэтэл хоолой нь гарсангүй. Яг энэ үеэр Эмилиа орж ирэн мөн адил зөвхөлөн унлаа. Субару яг юу болоод байгааг ойлгохгүй хэвтэж байтал шууд л анх худалдаачинд хөөгддөг үед буцан гэрдэг. Тэр гайхаж зүүдүү юу вэ гэдгийг ойлгохгүй хэсэг гайхаж гэцээ хатал зүгээр байлаа. Нэг л юм буруу байгааг мэдэн 3 танхаа зодтолдог гудамдаа очин тэр гуравтай тарж болгож тавьдаг. Цааш яран юм Филдингерт очлоо. Хаалгыг нүттэл гарн насраад өгсөн байсан том биетээр хаалгыг нь онгойлгож өг. Энэ бол Ром өвөө юм. Субару дотогш орж Ром өвөөтэй ярин сон. Бас чипсэрч дэлж Ром өвөг гайхшууллаа. Нарч жаргаж Филдэрлээ. Тэр гурав дотор яриа өрнүүлэн сон. Субару Эмилигийн хайж байсан тэмдэг Филдээс асуув. Үнэхээр л Филдэд байлаа. Тэр тэмдгийг гаргаж ирэн Ром өвөөд үзүүлэхэд энэ доор хаяж 10 ариун засварлах юм байна хэмээв. Филдээс энэ тэмдгийг яах гэж хулгайлсан талаар асуув. Хин нэгэн захиалсан гэж Филд хариуллаа. Мөн Субару гар утсаараа тохирлох санал гаргалаа. Энэ ертөнцийн хүмүүст гар утас маш сонирхолтой байх нь ойлгомжтой шүү дээ. Мөн тэр хоёр энэ гар утсыг ичити метиа гэж боддог. Субару тэр хоёрт энэ метиан цаг хугацааг хөлдөөж дотроо хадгалдаг хэмээн итгүүлдэг. Яг ингэж ярьж байх үеэр гаднаас нэгэн эмэгтэй орж ирлээ. Тэр Эмилиагийн тэмдгийг авахгүй захиалсан хүн байв. Дөрвөл ярилцсан сууж байх үеэр Субару тэмдгийг гар утсаар солих талаар санал болгодог. Харин нөгөө үл таних эмэгтэй 20 зоосоор худалдаж авах санал гаргадаг. Филд Ром өвөө хоёр гайхаж байхыг бодвол маш их л мөнгө юм шиг байгаа. Филд Ром өвөөгөөс алин дээр санааг асуухад Ром өвөө Субаругийн гар утсаар солихыг санал болгож Субару тэмдгийг авахар болдог. Эмэгтэй гарах гэж байх үеэрээ Субаругаас энэ тэмдгээр яах гэж байгааг асуухад Субару
Эзэнд нь буцааж өгнө гэв. Эмэгтэй гинэт маш аимшигтайгаар Субаруу дайрч Фейлд аврав. Хин өмнө Субарууг алсан тодорхой болж ах шиг байна. Энэ эмэгтэйг гиз хүлэгч гэдэм гинэ. Ром өвөө Фейлд хоёрыг 20 зуурын дотор алав. Субаруу зөхөж чадсан ч яг л өмнөх шиг гизэндээ шархтлаа. Шархацсан хөвтөж байтал эмэгтэй хажууд нь ирээд чиний гиз дотор үнэхээр үзэсгэлэнтэй юмаач гэж хэлж байх шиг. Сайко. Дахиад цаг хугацаагаар буцан өчөж ухаан алдаж байлаа. Худалдаач сэрэхэд түүний цаана Эмили алхаж явах нь харагдав. Яаран араас нь гүйччүүд Сателла хэмээн доотоход энд байсан хүмүүс бүгд гайхан харлаа. Энэ хоёр анх танилцахтай Сателла гэд хоч ч юм уу тийм нэрийг хэлж ирсэн мэл л дээ. Ингээд энэхүү аниме маань эхний 2 ангид дуслаа. Баярлаа. Баяр таа.